Яасан байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За энэ удаагийнхаа бичлэгээр би та бүхэнд ер нь дэлхийд дээр хамгийн анх хувьцаа хөрөнгийн бирж гэдэг зүйл хаана үүссэн юм бэ? Тэр нь Монголын нөхцөл байдалтай харьцуулахад ямар ялгаатай юм бэ гэдэг талаар мэдлэгийг өгөхийг хүсэж байна. За ингээд эхлэе. Тэгэхээр 1602 он гэдэг бол Dutch East India хэмээх компани байгуулагдсан он байна. Тэгэхээр энэ компани бол ямар үйл ажиллагаа явуулдаг компани вэ гэхээр Индонезиас Европ руу далайн тээврээр бараа бүтээгдэхүүн тэрвэрлж худалдаалдаг ийм компани байсан. За энэ компани бол тухайн үед бол маш нүсэр том компани болж чадсан. За жишээлбэл байнгын одоо 25,000 ажилтнтай. За түүнээс 11,000 нь бол байнга далайн тээврт явж үйдэг. За тухайн үед бол далайн тээвэр хийхэд бол мэдээж далайн дээрэм тонол бол маш их байсан, эрсдэл их байсан. За тийм учраас тухайн компани бол нүсэр том цэргийн армийг хүртэл бүрдүүлж байсан. За өөрөөр хэлбэл бол 10,000 зэрэгтэй ийм армийг хүртэл бүрдүүлж исэн ийм томоохон компани бол 1602 онд байгуулагджээ. За тэгвэл энэ компаниг хэн байгуулж ба? Хөрөнгө оруулагч хэн байваа гэдгийг аваад үзэх юм бол тухайн Нидерландын 6 далайн эргийн одоо улс хотууд байсан. За энэ 6 одоо хот дотор бол Амстердам байсан, Роттердам байсан гэх мэтчлэн 6 одоо компани хот байжээ. За энэ 6 одоо хотоос хамгийн том хувьцаа эзэмшигч нь бол Амстердамд ангаараа 57% хувьцаа эзэмшдэг байсан. За ингээд тухайн хувьцаа эзэмшигчд бол хувьцааг бол хоёр төрөлд хуваацсан байсан. За нэг хэсэг төрлийн хувьцаа эзэмшигчд бол компани үйл ажиллагаанд ерөөсөө огт оролцдоггүй ашиг аваад явж идэг ийм хувьцаа эзэмшигчд байсан бол за нөгөө хэсэг нь бол өөрсдийнхөө төлөөллөөр дамжуулж компаниг удирддаг байсан. Өөрөөр хэлбэл тухайн 6 одоо хотоос бол 76 төлөөлөгч тухайн компани дээр сонгогдоод тэр 76 төлөөлөгчөөр дамжиж доошогоо үйл ажиллагаанд явдаг ийм одоо компани байжээ. За ингээд компани үйл ажиллагаа өргөжин томроод хувьцаа эзэмшигчид илүү хөрөнгө босох шаардлагатай болсон. За тийм учраас хувьцаанаас гадна бонд гаргасан. За мөн хуучин хувьцаа эзэмшигчид нь компаниас гарах шаардлага гарсан. За шинэ хувьцаа эзэмшигчид компани орж ирэх шаардлага гарсан. За энэ шаардлага нь өөрөө хөрөнгийн биржийг үүсгэн байгуулах хэрэгцээ шаардлагыг үүсгэсэн бий болгосон байдаг. Эрүүл мэндийн дэмжигч Mosfus. За ийм учраас бол энэ нөхцөл байдлаас үүдэн за 1611 онд бол Амстердамын хотын захиргаа тухайн үеийн алдартай архитектчийн гаргасан одоо зургийн дагуу хамгийн анх одоо хөрөнгийн биржийг аль бие ёсоор байгуулж ирсэн. За энэ бол өөрөө дэлхийн хамгийн анхны хөрөнгийн бирж байгуулагдсан одоо хөрөнгийн бирж болж чадсан юм аа гэж одоо түүхэнд бол тэмдэглэгдсэн байна. За ингэж бол одоо хамгийн анх бол одоо хүмүүс хамтарч бизнес хийх санаа төрж идэв юм аа. За тэр бизнес нь өөрөө аль бие ёсны хэлбэрт орохын тулд компани болж байгаа. За тэр компаниг анх байгуулахдаа хүмүүс одоо хөрөнгө оруулагчид мөнгө ичэх. За үндээс үндэслээд бол хувьцаа бий болж байгаа. За ингээд нөгөө хувьцаа бий болсны дараа компани үйл ажиллагаа явуулаад бизнес нь томроод ирэхээр бүр их мөнгө хэрэг босох шаардлагатай болж байна. Эсвэл томоохон эрсдлүүд хуваалцах шаардлагатай болж байна. Эсвэл одоо өмнө нь анх орсон байсан хүмүүс ашиг аваад гарахыг хүсэж байна. Дараа нь дахиад 5-10 жилийн дараа улам илүү ашигтай болох юм байна гэж харж байгаа хүмүүс тэр бизнес рүү орохыг хүсэж байна. За энэ хэрэгцээ шаардлагын үндсэн дээр бол хөрөнгийн зах зээл хөрөнгийн бирж үүсэж байна. За тэр хөрөнгийн зах зээл хөрөнгийн бирж дээр хувьцааг нь аль бие ёсоор арилжаалаад нэг хүнээс нөгөө хүн рүү мөнгөний шилждэг. Тэр хүнээсээ хувьцаанд буцаад шилждэг ийм механизм бий болж байна. За тэр бирж дээр бол арилжаа явагдаад мөнгө босч байна. Хувьцаагаар мөнгө босгож байна, бондоор мөнгө босгож байна гэх мэтчлэн байдлаар бол дэлхийд хөрөнгийн зах зээл гэж үүссэн байна. За тэгвэл манай нөхцөлд хөрөнгийн зах зээл яаж үүссэн бэ гэдэг одоо юм. Тэр манай нөхцөлд бол бид бол ерөөсөө 1991 он гээд ардчлан хувьсгал одоо ялгаад за ингээд одоо социализмаас капитализм руу шийдэх шаардлагатай болсон. За тэгвэл капитализмын үндсэн одоо амин сүнснүүдийн нэг бол өөрөө хувийн өмч байдаг. За хувийн өмч гэдэг маань өөрөө хувийн өмчит компаниуд хэлж байгаа. Тэгэхээр хувийн өмчит компаниудыг байгуулахын тулд эргээд хувьцааг бий болгох шаардлагатай болсон. За тэгэхээр манайх бол одоо ингээд зураглаад үзэх юм бол дэлхийн дээр хувьцаа бий болоод хөрөнгийн зах зээл, хөрөнгийн бирж бий болсон байхад бол манай нөхцөлд яатсан юм бэ гэхээр хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржээ бий болгочоод дараа нь хувьцаагаа
руугаа буцаж очсон. Ингэхээр ямар энд зөрчилтөө үүсэж байгаа нэхээр дэлхийд дээр бол яасан байх нь вэ? Хувьцаа бий болчоод компани бий болоод хөрөнгөний зах зээл бий болоод өөрөөр хэлбэл хэрэгцээ шаардлага нь эхэлж үүсээд тэнд хүмүүс хэрэгцээ шаардлага, ач холбогдол, мөн чанарын бүрэн бүтэн ойлгочоод дараа нь хөрөнгөний зах зээл биерж гэдэг юм үүсгэж яхад бид нар ерөөсөө тэр хувьцаа, хөрөнгөний зах зээл, хувийн өмч тийм ээ. Хувьцаад компани, хувийн өмчөд компани гэдэг зүйлийг ойлгоогүй байхад механикаар хөрөнгөний зах зээл хөрөнгөний биежгээл цаасан дээр шууд тогтоол гаргаад тэгэл хувьчлалыг хийцэн. Эрүүл мэндийн дэмжигч Monfils. Тэгэхээр манайх бол хувьчлалыг яаж хийсэн бэ гэхээр 475 компаниг 1990-ээс 1995 оны хооронд хувьчилсан. За ингэж хувьчлахдаа бол ягаан цэхэр тасалбар гэдэг ийм тасалбар гаргасан. За тэр ягаан цэхэр тасалбарыг хүмүүст иргэдэд зүгээр тараах өгсөн. Үнэгүй тараах өгсөн. Нөгөө ягаан цэхэр тасалбараар бол зүүн яах ёстой байсан гэхээр манай иргэд маань тэр тасалбараа одоо бүртгүүлдэг газар нь авчиж барьж очиж бүртгүүлээд тухайн хувьчлагдж байгаа компанидын хувьцаанаас авах ёстой байсан. Гэтэл тэрийг манайхан бол мэдээлж байгаагүй, тэр талаар мэдээлж байгаагүй, дээрээс нь ерөөсөө огт хувийн өмч, чөлөө зах зээл, хувьцаа, компани гэдэг зүйлийн талаар юу ч сонсоогүй байжгаад гинт юм гараад тавтай шокнд болсон. Сэтгэл зүйн бэлэн байгаагүй, мэдээллийн хувьд хомс байсан, мэдлэг ойлголтын хувьд дутуу байсан. За ийм одоо нөхцөл байдал байсан учраас нөгөө хувьчлал маань бол оновчгүй болж эхэлсэн. Ингээд 475 компаниас өнөөдөр л хөрөнгөний бирж дээр хувьчлагдсан компаниас өнөөдөр бол 200 гаруй компани бүртгэлтэй байдаг. За харамсалтай нь тэр 200 компаниас ерөөсө 20 хүрэхгүй компани л компанийн хувьцаал өнөөдөр идэвхтэй ингээд арилжиглагдаж байна. Жишээлбэл одоо Апу, Говь, за Сүү, Талах Чихэр гэдэг ч юм уу ийм нэг томоохон үндэсний хідэн компаниудын маань хувьцаал жоохон арилжаалагддаг. Бусд нь бол ерөөсө арилжаалалд баг оролцдоггүй. Зүгээр юм бүртгэлтэй цаасан дээр байж идэг ийм нөхцөл байдал очсон байна. Тэгэхээр өмч хөвчлөл бол өөрөө оновчтой болж чадаагүй, бэлтгэл муу байсан. Тэр болгоны үр дагаварт нь өнөөдөр 475 компаниас нэг 20 хүрэхгүй компани бирж дээр арилт хувьцаанд арилжаалагддаг ийм нөхцөл байдалтай болсон байна. Тэгэхээр үлдсэн нь яасан бэ гэж тэр олон компанид хайцсан. За 200 хэдэн компани бол бүртгэлтэй байгаа юм байна. Үлдсэн 200 хэдэн хайцсан бэ гэхээр дампуурж таалах болсон. Ийм одоо дүр зураг харагдаад байна. Гэтэл яг нөө 475 компаниас ч хамгийн зөв одоо сонголтуудыг хийгээд зөв хувьцаанд нөгөө ягаан цэхэр тасалбараараа хувьцаа авсан хүмүүс бол бас мэрсэр байна. Жишээлбэл Апу 2007 онд одоо компанийн хувьцааны үн бол 13 төгрөг байсан Апугийн. Өнөөдөр бол 570 төгрөг болж энэ хооронд бол 44 дахин өссөн байна. За Говь мөн адил ялгаагүй өссөн байна. Сүү өссөн байна. Гэх мэтчлэн өнөөдрийн хүртэл үйл ажиллагаанд томроод яваад байсан тэр компаниудын хувьцааны үн бол дор хаяж 50 дахин дээшээгээ бүр 100 дахин 500 дахин өссөн юм кейсүүд, цөөх хэдэн кейсүүд бол бас байх. За тийм учраас би эндээс бол юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр хувьцаа гэдэг бол зөв одоо компани олоод хөрөнгө оруулалт хийж чадах юм бол маш ашигтай зүйл байдаг. За буруу компанид хөрөнгө оруулах юм бол маш эрсдэлтэй ийм хөрөнгө оруулалт хэрэгсэл юм шүү гэдгийг бол та бүхэнд хэлмээр байна. Эрүүл мэндийн дэмжигч Monfils. За ингээд дэлхийд дээр бол анх Dutch East India гэдэг компани хувьцаат компани болсон юм байна. Энэ бол одоо Нидерланд үйл ажиллагаа явуулдаг ийм далайн тээврийн одоо компани, хулгайны компани байж. За энэ компани өөрөө Нидерландын Амстердамд анхны дэлхийн хөрөнгөний зах зээлийг үүсгэх хэрэгцээ шаардлагыг бий болгосон юм байна гэдгийг энд хэлмээр байна. Нэгдүгээр, за хоёрдугаар манай хөрөнгөний зах зээлийн өсөл хөгжил түүхийг аваад үзэх юм бол бид нар бол яг эсэргээр нь ингээд явчихсан. Хэрэгцээ шаардлага ойлгоогүй байхад механикаар тэр хөрөнгөний зах зээл, хөрөнгөний бирж гэдэг юм үсгчингүүд энэ хооронд сэтгэл зүйн хувьд ч бид нар бэлэн биш байсан, ойлголтын хувьд мэдээлэл өгж бэлэн биш байсан учраас нөгөө хэрэгжүүлсэн өмч хөвчл гэдэг маань бидний анхны бодож ирсэн тэр сайхан үр дүнд бол хараахан хүрч чадаагүй байна. Тэр нь статистик том баримтаар баталгаажж байна. Гуравдугаар хэлэх зүйл бол юу гэхээр хэдийгээр ийм зүйл бидэнд одоо түүхийг зөхиод үзэхэд ийм нөхцөл байдал үүссэн ч гэсэн тэр дотроос зөв хөрөнгө оруулалтаа сонгож чадах юм бол
маш их өндөр ашигтай байж чаддгаа гэдгийг би бас энэ апугийн жишээгээр, говийн жишээгээр, сүгийн жишээ та бүхэнд баталж одоо харуулахыг хүслээ. За ингээд та бүхэн сонголт мэрхэн байх болтугай. Баярлалаа.